нийтлэлийн асуудлаар одоо ингээд ярихад л байнга л гişүүд асуудаг. Энийг хизээ шийдэх ч вэ гэхэд ер нь судлаад байгаа, үзээд байгаа. За тэгэл одоо хөрөнгө санхүүтэй ч холбоол ингээд юм яриад байдаг. Яг эцсийн дүндээ бол хариугаа ерөөс хэлэхгүй байгаа шүү. Яг тэгнэ гэж. Тэгэхээр ер нь одоо засгийн газар үнэхээр энэ иргэдийн тавиад байгаа хүсэлт одоо өөрөөр хэлэх юм бол тэтгэврийн насны хөгжтөөд дээр сая төгрөгийн бэлнээр нь орон сууцны зээлэнд бол зээлийн малчтын одоо зээлийг барагдуулах тийм бололцоо байгаа мó? Ер нь бололцоо байгаа бол байгаа гэдгээ хэлээд хизээнээс хэрэгжүүлэх юм бэ? Байхгүй бол одоо энэ 11 онд гэдэг юм 12 онд болцоогүй гэдгээ юу шууд ил тод хийж өгвөл ямар вэ гэсэн нэг юм асуудал байна. Хоёрт нь бол юу вэ гэхээр энэ нэг бөөнөр 10 хүртэл сая төгрөгийг ингээд аваад бас үйлдвэрлэл үйлчилгээ ажлын байр хэмжүүлэх чиглэлд хэрэгжиж болно гэсэн. Одоогийн байдлаар ийм санал гаргаад ийм одоо 10 сая хүртэл төгрөгөө бэлэн бусаар аваад үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсүүд байна уу? Ийм чиглэлд хийж байгаа сурталчилгаа чинь дутагдaltaй байгаа учраас ийм ажил жоохон явахгүй байгаа юм шүү гэсэн 3 дахь асуудал байгаа. 2 дахь асуудал байгаа. За 3 дахь нь юу вэ гэхээр бол би одоо гайны сайдаас бол өнөөдөртэйгээ 3 дахь удаага асуух гэдэг байгаа. Би гайны сайд гэдэг нь засгийн газраас л та хувь тэнцвэрсэн тэтгэвэр халамжийн тэтгэвэр гэдэг нэг 2 одоо манайд нэг сонин тэтгэвэр үйл дээ. Зах зээл эхэлж явах үед л засгийн газрын одоо шийдвэрээр ингээд насанд одоо тэтгэврийн насанд төрөөг байхад тэтгэврт гаргачихсан. Өнөөдөр бол хогрогч болчихсон нэг юм хүмүүсд байгаа. Судалгааг нь гаргуулсан 87 гаруй мянган хүн бий гэж. Тэгэхээр энэ хүмүүсийн тэтгэврийг одоо ер нь энэ засгийн газар одоо яаж тооцож үзэж байгаа вэ? Ер нь 2 удаа нэг тодорхой ус хариулт өгсөн. Үнэхээр энэ үний одоо тэтгэврийг нэмэгдүүлэх энэ тэтгэврийн доод хэмжээ 95 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо судалгаа хийж ойрын үед ярьж байгаа юм ер нь байна уу гэдгийг бүр нэг тодорхой хэлж өгөөч гэж гайны сайдаас хүсэх байна. За хаяр гişүн асуултанд хариулъя. Тэгэхээр тодорхой тоогоор хэлж өгье. Ерөнхийдөө бөөн дүнгээр авахар хүсэлтэд ирүүлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх хандлага харагдаж байна. За энэ нь юу юм бэ гэхээр юунд зориулж бөөн дүнгээр одоо хийх энэ одоо хүсэлтэд ирүүлж байгаа вэ гэдэг дээр бас хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын хөдөлмөрийн хэлтс манай хэлтсүүд манаас нэлээд чиглэлүүд өгч байгаа тусалж байгаа. Тэгээ нийтдээ Улаанбаатар хотод гэхэд жишээлбэл 20 улсын хэмжээнд гэхэд нэг 29 жижиг үйлдвэр хоршоолол нөхөрл хэлбэрээр ах トゥ угээрээ найз нөхдөөрөө авахаар ингээ 636 сая төгрөгийн бөөн дүнгийн одоо юу авсан байна. Хөрөнгөний хэмжээ. За энийг сайн сурталчлаж, сайн үлгэр жишээ харуулах юм бол энэ бөөнөрөө нэгдэж төсөл хэрэгжүүлэх талын зүйлүүд бол өсөх хандлага бол орон нутагт харагдаж байна гэж хэлэх гэж байна. За яг энэ ахмадуудад энэ мөнгийг өгөх юм уу өгөхгүй мө гэж асууж байна. Тэгэхээр энэ сая төгрөг бэлэн бусаар олгогдох сая төгрөгийн эхний хэрэгжилт бол хийгдэд эхэлсэн гэж ойлгож болно. За энэ нь юу юм бэ гэхээр би хэллээ. Оюутнуудад жишээлбэл тэр 4 төрлийн үйлчлэгээ үзүүлнэ гэсний нэг нь оюутны төлбөр байгаа. За оюутны төлбөрийн 500 мянган төгрөг бол сая төгрөгийн чинь 50% нь явж байгаа. Тэгэхээр оюутнууд бол үндсэндээ 1 сая төгрөг одоо бэлэн бус үйлчлэгээ авна гэснийхаа 500 мянган төгрөгийн одоо ишиг хуваал аваад явж байна гэсэн үг. За би тоогоор нь хэлж өгье. 141 мянган оюутны одоо нэр ирсэн. Ихтэй сургуулиудаас. За 124 орчим мянган оюутных болохоор орон нутгаас ингээд тулгалт нь хийгдээд ороод ирсэн байгаа. За 17 мянган оюутны нэр бол тулгалтаа хийгдээгүй өөрснөө очиж бүртгүүлээчгүй ингээд дунд нь хөөж явж байгаа 17 мянга орчим оюутан байна. За ахмад наснуудын хувьд би түрүү хэлсэн. За энэ нь юу юм бэ гэхээр нийтдээ одоо 600 энэ ахмад насныхаа тоогоор түрүүн 55-аас дээш 60-аас дээш насны 70-аас дээш насны гээд бүх тоонуудаараа ингээд хэрэгжүүлээд өгөх юм бол улсын хэмжээнд натагалда 238 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэгэхээр 238 тэрбум төгрөгийг төсөвтэй суулгаад энэ тодорхой хэмжээгээр нэг удаа биш. Тодорхой хэмжээгээр 2-3 салах 2012 оны 6 сарын 30 гихтэл бид энэ 238 тэрбум төгрөгийг шийдвэрлэе гэсэн байдлаар засгийн газар судалгаа хийгээд ингээ ажиллаж байна гэж хэлмээр байна. За эхний асуултанд нь хариулах уу? Хөрлөбаатар сайд. Хязгаар хэрэгжих юм бэ? Тодорхой хугацаа хэлээч гэдэг шин.
Хийн Батхой дарга уучлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ үндсэндээ 105,500-аас сая нөгөө 30% нэмсэн штэ. Тэгээ хувь тэнцвэрсэн тэтгэвэр бол 70,200 байгаа. Тодорхой хэмжээгээр жоохон өсөж байгаа. Хөдөлмөрийн үсний доод хэмжээтэй уялдуулж жоохон өсөх одоо юунууд бол байгаа. За энэ тэтгэврийн сан доторх өөрчлөлтүүдийг бид нар хийхээр ажиллаж байна. 5 дугаар сарын сүүлчээр 6 сарын эхээр энэ олон давхаргадгүй 3 давхар тэтгэврийн даатгалын тогтолцоо шинжилгээний асуудлаар хуулийн төсөл өргөн барина. За энэ хуулиар өргөн баригдсанаар Монгол улсын бүх иргэн тодорхой хэмжээгээр шимтгэл төлөгч болно. За шимтгэлийн тодорхой хувийг төр бас хуваалцсан. Хоёр дахь давхарга нь юу вэ гэхээр цалингаас тодорхой шимтгэл төлнө. Гурав дахь нь хувийн болон салбарын онцлогтой нэмэгдвэл ийм одоо шимтгэлийн хувь хэмжээ байна. Ингэснээр бид нар бүх иргэнээ шимтгэл төлөгч болгож ирээдүйн эрүүл мэнд тэтгэврийн даатгалынх нь баталгааг хангах бодлогыг хэрэгжүүлнэ гэж ингэж үзэж байгаа. За 1995 оноос өмнө тэтгэврт гарсан. За 1992 оноос өмнө хувь тэнцвэрсэн тэтгэвэр тогтоолгосон 4 болон 4-өөс дээш хүүхэдтэй ээж нар олноороо амрагдсан энэ одоо юу гэдэг вэ? Энэ тэтгэврийн ер нь бол нөхөн алгуур хувь тэнцвэрсэн тэтгэвэр олголтын одоо нас бүрэн тэтгэврийн авах наснд бол цөөхөн хүн үлдээд байгаа. Тэгэхээр үндсэндээ бол шийдвэрлээд дуусч яана л гэсэн үг. Одоо үлдэж байгаа бүх ер нь бол үлдэж байгаа бүх нэ одоо 2012 оноос эхлүүлээд 3 давхаргад тэтгэврийн даатгалын тогтолцоонд хамруулаад орох юм бол энэ нөхөн олгоор хувь тэнцвэрсэн тэтгэврийн ачаалал энэнд хамрагдаад ямар нэгэн байдлаар ирээдүйн тэтгэврийн баталгаа нь одоо бий болно л гэж хэлэх гэж байна. За өрлөө тасаад. За хаянгэрөө гишүүний асуултанд хариулъя. 2008 оны улсын их хурлын сонгуулиар ардын нам, ардсан нам, ашигт малтмуулын салбараас ард иргэдээ хөв гişг хүртээх тухай амлалтыг авсан. За үүнийг хэрэгжүүлэх зорилгоор ч гэсэн энэ хоёр нам хамтарч засгаа байгуулж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр олон ажил хийсэн. Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталгаажуулж одоо сар болгон мөнгө хэлбэрээр олгож байна. Оюутны сургалтын төлбөрийн хэлбэрээр олгож байна. Эрүүл мэндийн даатгалын хэлбэрээр олгож байна. Орон сууцны зээл хэлбэрээр олох ажлыг олон талаас нь харж зохион байгуулж бусад дэлхийн улс орнуудын туршлагыг судлаж Монгол таарах хөлбрийг сонгож үүнийг засгийн газрын эх 7 хоногийн уралдаанаар оруулж хэрэгжүүлэхээр болж байна. За үүнээс гадна зөвхөн малчтын зээл гэхгүйгээр нийтдээ тэтгэврийн зээл, цалингийн зээл, бусад төрлийн зээлүүдийг нь бас төлж олох хөлбрийг бас судалж байгаа. 2012 оны сонгуулиас өмнө бол энэ амлсан амлалтаа бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Хамтраад нэг зөвхт нэг зүйл яриад сайн ажиллаж чадах юм бол энэ амлалтаа бол биелүүлэх боломжтой.